Бидний өв дээдсийн үржил нутаг өндөр гэгээний оюуны их үлгий их баг Монгол уулын хооронд орших ширээ цагаан нуурын хөвөнө 660-ны тэртээ өөрөө зассан нийслэлийн үүсэл өргөө шар үсгийн урд хатуу хөдөө түүхийн жимээр 28 удаа нүүдэлсэлгсээр 1778 онд Бурхан суудалд бүх монголчуудын шүтээ Огтхан уулын арын хөндий хатан дуулын өвөө алтан дэвшийн хөндий хүн чулууны онхор хэмээх энэ урсгал газар ариун дагшин энэ нутагт суурьсан дүүртэй. Монголын Бурханы шашны анхдугаар богд өндөргийн зан базрыг Жавзанган нутагтын ширээнд өргөмжилж утагтын өргөө байгуулсны ёслол зориулсан Бат оршил өргөх анхны даншиг наадмыг 11-р жарганы цагаан дуужид буюу 1640 онд ширээ цагаан нуурын орон газарт зохион байгуулсан тухай судар түүхнээ тэмдэглэн үлдсэн байдаг. Тэр үеэс хойш даншиг наадмыг 3 жил тутам өргөө их хүрээ түшиглэн тогтмол хийгээр болсноор Богдын даншиг 7 хошуу даншиг хэмээн нэрлэгдэж болсон 93 наадам өнөөгийн бидэнд уламжлагдсан ирсэн дүүртэй. 380 жилийн аваар бид бас илүү бүтээлч, шинжлэх ухаанч, оюунлаг, спортлог, өнгөрөөх бүтээж ажил болгон өрнүүлсний үр дүнд өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайгаас дэлхийн олон хотуудаас хамгийн анх удаа 3 зураг сансрын бөмбөлгийг 38,000 метрийн өндөрт хөөргөж Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг тоон үзүүлэлтээр мэдээлэх за мөн хүүхэд залуучуудын дунд зохион байгуулсан бүтээл сансрын шинжлэх ухааны олох дамжуулалтуудыг илэрхийлсэн бүтээлүүд тэргүүлэх 380 иргэний азтай иргэний бас батламжийн хамт сансарт өнөөдөр илгээсэн түүхэн өдөр болж байна гэдгийг зориулт өгдөө хэлье. Улаанбаатарын удирдлагууд бид иргэдийг орон суугчдын асуудал илүүтэй анхааран ажиллаж бод байгуулалтыг шийдвэрлэн гадах тэднийг орон сууцны хөнгөлөлтөд урт хугацааны зээл хамруулах иргэд оршин суугчдаа чиглэлээр нийслэл хот болон засгийн газраас тодорхой төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөсний дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний шатнд 55,000 айлын орон сууцыг барьж байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Саяхан улсын хурлаар 10,000 айлын орлого хэрэгцсэн орон сууцыг барьж байгуулж төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэж эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг бодитойгоор хэрэгжүүлэх боломж нь бас үнэтэй. 380 жилийн түүхтэй их хотын хөгжлийг урагшлуулахын төлөө та бид хүчээр нэгтгэж хамтдаа хөдөлмөрлөж зүтгэцгээе гэж уриалж байна. Эрхэм бүгчүүд та бүхний эргээр тэгшиж энэ танхимд уран зогссон үзэгч олны сэтгэлийг баясгаж урмыг сэргээн гэдэгт итгэл дүүрэн байна. Хүндэт бүгчүүд, бүх сонирхогчид, үзэгчид та бүхнийг Улаанбаатар хотынхоо 380 жилийн зориулсан үндэсний бүхий барилдааны тухлан сууж шимтэн таалахыг хүсье. Баярлалаа. Амжилт хүсье.